Өнөөдрийн лайв 4 өдөр болгоны сошиал медиа маркетингийн талаарх юм ярилцдаг лайв маань өнөөдөр тусгай зочинтой эхэлж байна. Арай өөр өмнөхүүд ялгаатай. Тэгээ BZP Inbound Digital компани захирлаа. Батсрыг захирлаа. Өнөөдөр Facebook маркетинг, Facebook сурчлагын талаар ер нь болцлон ярилцахаар битээр ингээд хамт сууж байна. За, сайн байна уу? Таны ажил төр сайн уу? Сайн байна уу? За, үзэж байгаа хүмүүстээ үүдэн минь төргий. За, яг хөө өнөөдөр шууд гол сэдвтэ орохоос өмнө бас нэг юм. Ер нь Facebook-ээр юу вэ? Таны ажил төрөл яаж байна? Тэ? Сан сайхан юу вэ энэ талаар. Facebook сая өчигдөр би нэг мэдээ харсан. Тэгсэн чинь ер нь телевизийн сурчлагын хэлбэр л илүү их орж байгаа юм шиг санагдсан. Яаж юм тэгэхээр өмнө нь бол бид нэр хэн сурчлага харуулах сонгодог гэсэн. Одоо болохоор хамгийн одоо эрэлттэй, хамгийн их үзэлттэй тийм контентууд дээр те бид нэр юу хийж болох юм бэ? Сонгоод ямар видео дундор сурчлагаа явуулах уу гэдэг сонгож болдог. Өөрөөр хэлбэл бид нэр телевизийн сурчлагын дундор рекламын захиалга өгдөг, спонсор хийдэг тухайн нэвтрүүлгийг шоу гэсэн яг тийм боломжууд бас Facebook-аар гаргаж байгаа юм байна шүү. Одоохондоо Америкт байгаа юм байна. Тэгэхээр нэг юм илүү контент дээр тулгуурласан сурчлагын бас аргачлалууд байх юм байна гэж байна. Наад бас яг энэ тал руу их үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаа нь анзаарчихсан. Саяхан Facebook ингээд онлайнаар кино минь үздэг сайтн дээр явжсэн чинь кино үзэхийн тулд ийм сурчлага үзэх хэрэг гарч ирлээ. 4 одоо видео. Тэр нь болохоор Facebook-аас яг Монгол компаниудын над руу чиглэж байгаа сурчлагууд орж иж байгаа гэж байна. Тэгэхээр өмнө нь бол яг ийм сурчлагууд дээр чинь ингээд ийм гадны ингээд нэг өөрсөжийн сорж ирсэн сурчлагууд орж идэг гэсэн бол одоо яг тэрийг үзэж байгаа одоо зэрэг нэг Монгол хүн нэг ямар нэгэн кино үзэх гэдэг нэг шал өөр сайтн дээр явж байгаа шүү дээ гадны. Тэнд яг нэг Монгол сурчлага гарч иж байгаа. Энэ нөр бас айгүй тийм өөр дүнтэй байж болох юм. Би яг шахуу тэр киног үзэхийн тулд өөрөлдөл Facebook-ийн news feed дээр мань гарч ижсэн сурчлага би өмнө үзэхгүй байсан бол тэнд нөгөө гой контент үзэхийн тулд заавал үзэж байгаа ч юм. Сансргүй байдлаар news feed зүгээр гүйж байгаа үед талгардаг сурчлага биш те. Энэ бол гүйгээд өнгөрч байна шүү дээ. Тэ илүү хялбар те. Яг гэхдээ нэг 10 секундын алгасах хугацаа гэдэг YouTube дээр 5 секундын дараа сурчлага алгасах шууд гэдэг шиг. Тийм юм бас байна. Бас сонголт өгөхгүй болохгүй те. Хит хэрэглэгчтэй хит нөгөө хүнээ телевиз дээр үргэлж тийм боломж байгаа байх ч тийм гүйл бодож ухраад боломжтой байгаа байх ч. Онлайн дээр бол илүү хийж боломжтой байна. Яг та нар тэр анзаарч байгаа Facebook-ийн бас сурчлагын бодлого их хатуураад байгаа юм шиг мэдрэмж бас төрж байгаа. Үед бол тэгэхээр бид нар бас нөгөө сурчлагынхаа агуулга юм маань Facebook-ийн маш олон нөгөө 20-30 төрөлтөө ангилалтай тэр бодлоготой хэр нийцэж байгаа гэдэг дээр илүү анхаарах хэрэгтэй. Харин тийм сүүлийн хамгийн хандлж байгаа тэр сурчлага батгахгүй байх тохиолдлууд их байна тийм талаар асууж энэ яач юу гэж асууж ирж байгаа хүмүүс ч гэсэн бас нэмэгдээд байгаа. Бид нар ч гэсэн сурчлагаа үүсгэх болгонд гардаг асуудлууд нэлээд нэмэгдээд байдаг. Тэгэхээр бодлого талаас нийцэх тал дээр бас үдээр их цаашаа илүү нарийнч хөгжих хэрэгтэй юм уу? Facebook ч ерөнхийдөө энэ тал руугаа илүү нарийн чанд одоо Google-ийн одоо сурчлагын руу илүү тэр чиглэлээр явж гинэ гэж би анзаарсан. Google бол ерөнхийдөө хангаж шүү дээ. Яг хөө зөв бидний зүгээр анзаарсан юм тэр нэг Facebook монголоор бичсэн капшныг орчуулж үзээд янз бүрийн шалгалт хийгээд байна гэж харсан. Өөр хэлбэл бид нар янз бүрийн бичгээр нөгөө нэг Google үгүй Facebook орчуулад тэгээд болж бүтэхгүй янз бүрийн үг хэллэг байна уу, тэ ямар сэдвээр ярьж байна, ямар үг хэллэгүүд ашиглаж байна гэснийг нь шалгаж үзээд тэгээд тэр нь өөрөө бас орчуулгын янз бүрийн алдаа гардаг юм. Одоо жишээлбэл саяхан нөгөө манай сошиал медиа маркетинг групп дээр ирсэн асуулт байсан. Манай сурчлага явахгүй болчлаа гэдэг. Ирсэн алдаа гэсэн чинь та ер нь ингээд их өвчтөе, зовлонтой хүмүүст чиглэсэн юм сурчлага явуулдаг байсан. Тэгэхээр эн чинь ингээд Facebook дээр зүгээр ингээд Facebook үзэж явахт нь тэрнийг сануулад байна гэдэг чинь та одоо тий болохгүй шүү дээ гэдэг юм. Англиар ерөнхийдөө тийм агуулгатай алдаа нэмээсэж ирсэн. Тэгээд чи ямар сурчлага явуулаад байгаа гэсэн чинь үгүй би одоо хүүхдийн нэг муутан хүнжил зардаг хүн байна тий. Танай хүүхд ч одоо шүн нөгөө хүнжил мүжлэн тийрээд дараа таны төрчих үйл гэсэн тийм сурчлага байгаа юм тий. Тэгсэн чи тэрнийг орчуулад би бодоход тэр агуулгыг бас үзээд тэгээ тэн дээрээс ер нь иймэрхүү ханад манад өвчин зовлон гэдэг нэг юм юунуудыг гаргаж ирээд ингээд
асуудал үүсэж байгаа юм байна уу гэж ойлгосон. Тэгэхээр бас нэг юм сурталгааны хувьд бас гарч байгаа асуудлууд нэлээд байна. Чангарч байгаа одоо тийм. Энэ нөгөө одоо Google Translation гэж ерөнхийдөө нөгөө аливаа хэлийг ойлгох тал юмнууд нь тэр талын хиймэл оюун машин learning-ийн шийдлүүд сайжраад байгаа юм уу? Тэрнээс нөлөөд болов гэж тааж байна л да. Одоо чинь бид Facebook Messenger бичиж хахад монголоор бичиж явах үед яг тэрнтэй холбоотой эможиг гаргаж ирээд байгаа. Тэгэхээр чи өөрөөр яг тэр технологи хөгжөөд байгааг шинж юм уу гэж бодож байна. Ялангуяа монгол орчуулга нь бүр сайжрах байх л да одоо тийм. Ялангуяа тиймэрхүү одоо контекст илүү юуны талаар ярьж гэнэ гэдэгтэй нь уялдуулаад бас ганц түлхүүр үгээр биш. Ари өөр байдлаар тэр шалгууруудаа хийх тавих байх тийм сайжрах байх. За ер нь үндсэн сэдвтэ оръё. Тэгээ өнөөдөр болохоор custom audience буюу одоо Facebook сурталчилгааны ерөөсөн сурталчилгаа өөр Facebook өөрөө маш одоо хүчрхэг сурталчилгааны одоо платформтой. За тэгээд тэр дундаа custom audience буюу Facebook-ийн зүгээр core audience-оос гадна тусдаа бас custom audience бид нар өвсгөж болох. Тэгээд сурталчилгаа явуулах юм боломжууд байдаг. Өмнө дээрээс байсан энэ байнгын сайжирч байгаа тийм илүү нэмэлт боломжууд гарч ирж. Энэ талаар юу ярилцъя гэж бодоод. Юу нэг custom audience гэж юу юм бэ? Юу Facebook-ийн мэдээж юугийн өөр сонирхлоор нь хийсэн үйлдэлээр нь ашигладаг гар утас, аял ажил төрөлдрүү гэх иймэрхүү төрөлбөрийн мэдээллийг нь ашиглаад бид нар зорилт бүлгээс илүүл сурталчилгаа явуулж болно. За энийг бол ерөнхийдөө Facebook-д сурталчилгаа явуулдаг бүх байгууллагууд нэлээд хэмжээгээр мэддэг ашигладаг. Тэгэхээр энэ бол харьцан ойлгомжтой. Гэтэл яг манай байгууллагын өөрийн өгөгдөл, өөрийн бүтээсэн, идэвхжүүлсэн контент, зураг, видео, пэйж дээр идэвхжүүлж байгаа ивентүүд ч юм уу. Энэтэй холбоотой энэ зүйл дээр тодорхой үйлдэл хийсэн ч гэдэг юм уу. Ийм хэрэглэгчдийн бүлэг үүсгэх нь бас өөр давуу тал байж байна. Энэ нь болохоор бид нар л өөрөө үүсгэж чадна. Бусад байгууллагууд манай одоо мэдээлэл дээр ашиглаж болж чадахгүй. Тэгэхээр энэ гол давуу тал нь болохоор бидний гэдгээр хэлээ. Тусгай яг каст гэдэг бид нар тэр хүн бид нар өөрсдөө. Одоо каст машин гэхээр би яг өөртөө зөвлөсөн машин. Одоо наачгүй сонирхол өнцгөл одоо core нийтэд одоо нээлттэй тийм сонголтууд байна тийм. Битээр бол одоо жишээлбэл маркетинг сонирхдаг хүмүүст хуйлаа яг ижлэхэн сурталчилгаа явуулах боломжтой. Гэхдээ зөвхөн манай одоо веб руу хандсан хүмүүст бол зөвхөн бие л хандаж чадна. Ялангуяа бүр тодорхой хуудсыг үзээд хараад тийм ямар хуудас, ямар давтамжтай, ямар хариу үйлдвэрлэснээр нь хандаж одоо зөвхөн би та өөрийн одоо веб руу хандсан жишээл тусдаа тийм. Тэгэхээр биднэрт зориулсан биднэрт байгаа мэдээлэл дээр тулгуурлаад яг өөртөө зориулсан сурталчилгааны сегментүүд үүсэх боломжтой тийм. За тэгэхээр ер нь байгууллага болгон яг өөрийн гэсэн одоо тусдаа сегмент үүсгэх юм боломж байна. Тэгээд энэгээ илүү одоо маркетингийн одоо компанид ажлууд одоо илүү үр дүнтэйгээр ашиглах юм боломжуудын талаар өнөөдөр ярилцах гэдэг ингээд сууж байгаа. За ер нь тэгэхээр одоо хамгийн түрүүнд тэгэхээр бид нэр одоо хамгийн түрүүний хамгийн хэлбэр хэрэглээ ер нь юу гэж болох вэ? Хамгийн хэлбэр нь ер нь үүсгэх одоо хамгийн энгийн арга бол манай пэйж дээр орж ирсэн манай сурталчилгааг үзсэн, манай тавьсан мэдээллийг дээр үйлхийсэн, одоо лайк дарсан, хариу үзүүлээд сонирхож байгаагаа илэрхийлээд манай мессенжер оржсэн. Энэ хүмүүсийн бүлгийг үүсгэх энэ бол бүхэл ямар ч пэйжтэй хүмүүс үүсгэж чадна. Илүү одоо өөр одоо тохиргоо байхгүй. Тэгэхээр зарим хүмүүс асуудаг л да. Манай пэйжийг лайк дарсан манай фэнүүд байгаа. Энэс ямар л баттай. Гэтэл тэр манай юмыг үзээд байгаа хүн чинь манай хуудсыг лайк дараагүй бол. Тэгэхээр энэ чинь өөрөөр хэлбэл тэрнээс гадна бас өөр хүмүүсийг манай юм сонирхоод байгаа хүмүүс болж байна. Тийм. Лайк дарсан хүмүүс бол жишээлбэл одоо юм биш. Жишээ нь үйл хөдлөх хөрөнгө. Тухайн үед би надад байр хэрэгтэй болоод нөхийг лайк дараад одоо дагж байж болно шүү дээ. Тийм. Тэрнээс биш одоо өдөр болгон надад байр хэрэгтэй биш. Тэр яг одоо ингээд үйлдэл үзүүлээд сонирхолтой илэрхийлээд байгаа хүмүүст бас амж болж байна. Тийм. Тэр эрүүл маркетинг ажил. Өөрөөр хэлбэл нөгөө хийсэн үйлдэл нь бид нар энэ мадуу худалдаа авалтын тэр өөрийнхөө замнал дээр идэвхтэй орцсон байгаа хүмүүсийг барьж авах ч юм уу гэж болж байна. Хоёр дахь нь бол тэр видео үзэлтээр байна. Манай видеог үзсэн хүмүүс. Энэ бол ихэнх байгууллагууд одоо видео контентыг янз янзаар хийдэг болчлоо л доо. Тэгэхээр дээрэс нь видеог хүмүүс аягүй сайн үздэг. Хүнд аягүй ойлгомжтой, энгийнээр илэрхийлсэн, үзэхэд хялбар, бүгдлөө тухайлга гар утастай, Full HD дэлгэцтэй болсон интернетийн хурд явсан энэ үед бол видео маш амжилттай явж байна. Тэгэхээр тэрийг манай видео үзсэн хүмүүсийн бүлэг гэдэг чинь өөрөө манай юмыг сонирхож байгаа.
хэрэгтэй. Энэ хоёрыг бол яг юун төрөнд заавал үүсгэж хэрэгтэй. Нөгөөдөл нь бол манайх вебсайттай бол вебсайт руу хандсан хүмүүсээр үүсгэж болно. Гэтэ вебсайтын дээр нэг асуудал байдаг л да. Одоо нөгөө манай вебсайт тэгээ яг одоо гол нь видео үзсэн хүмүүс гэдэг чинь тийм. Видео үзсэн хүмүүс. Видео үзсэн хүмүүсийг дахиад одоо ингээд тийм custom audience бүлэг үүсгэх юм ямар шаардлага байна. Одоо жишээлбэл одоо би одоо ингээд өнөөдрийн лайв видео шүү дээ. Лайв видео үзчихье. Энэ хүмүүс одоо би дараагийн одоо ямар хэрэгцээ шаардлага гарч болох юм. Дараагийн одоо сурталгаа хүргэж болох тийм сурталгааны энэ хүмүүсээр сурталгааны сегмент бүрдүүлэх нь юм байна гэдэг юм хэрэгцээ. Жишээ нь одоо бид хоёр одоо social media маркетингийн талаар сургалтууд хийдэг. Бас сургалтууд хийж байгаа. Тийм аа. За сургалтын сурчлагаа энэ лайвыг үзсэн хүмүүс рүү чиглүүлээд custom audience хэрхэн их вэ гэдгийг бид сургалтын дээр заана. Энэ юм заана, үзүүлэл заана, сургалтын дээр суугач. Гэсэн тохиолдолд энэ юу гэдгийг лайвыг үзсэн хүмүүс л суух магадлал өндөртэй. Тэгэхээр талаар нэг сурчлага явуулж явах орно. Тэгэхээр яг бид нар маркетинг сонирхдаг хүмүүст тэр одоо сошиал медиа маркетингийн сургалтыг явуулснаас тийм илүү яг өнөөдөр яг бид нартай хамт энэ видеог үзэж байгаа тийм ийм хүмүүс сургалтын одоо хэрэгцээ шаардлага илүү байж болно. Илүү сонирхлоо бид нарт илэрхийлж өгöd байх гэсэн үг. Дараагийн одоо хурдтай авалтын яг тийм замналд бэлэн байх гэсэн үг тийм. За энэ лайвыг жишээ нь одоо бас үзэж байгаа хүмүүсийн тоо мэдээж 10, 20, 30, 40 мянган болчих واخ. Тэгээд тэгэхээр би бас юу гэдгийг надад тодорхой хэмжээгээр $20 сурчлагын төсөв байлаа гэж бодох юм бол магадгүй би $3 лайв үзсэн хүмүүстэй зориулаад за үлдсэн $17 би арай өргөнөөр явуулж болно. Илүү өргөн хүрээд тийм. Аль алинд нь бас үлдэнтэй байж болно. Гэхдээ би $20 өргөн хүрээтэй сурчлага хийж явах орно бас $3-ыг нь их нарийн хүрээтэй их зүү нарийн бүлэг рүүгээ чиглүүлээ явчихаар үрдэг маань бас өсөж явчихмаа. Дээрээс нь одоо дээрээс нь манай видео үзсэн хүмүүс бидэрт илүү сонирхлоо одоо илэрхийлж байна тийм ээ. Одоо бид нэр энэ хүмүүс одоо энэ талаар ер нь ажилтдаг өөрөө бизнесээ энэ талаар бас хөгжүүлж байгаа. Тэгээ маркетинг ажлуудыг энэ талаар идэвхжүүлж анхаарал хандуулж байгаа гэдгийг бид нар бас мэдж болж байна. Хоёрдугаарт дараагийн одоо апсейл ч гэдэг юм тий. Дараагийн худалдаа авалтанд эсвэл кросс селж гэдэг юм. Ижил төстэй бүтээгдэхүүн одоо санал болгоход бас нөгөө нэг өмнөх худалдаа авагчдыг одоо онилж таргет хийж болох юм шүү дээ тий. Энэ л одоо кастомерсын бас нэг чухал функц гэдэг юм. Тэгэхээр энэ дээр яг хуу customer audience үүсгэх хэд хэдэн төрлүүдийн нэг 2-3-ыг нь бол шилжүүлэх бүрэн боломжтой. За видео үзэж байгаа хүмүүс бол яг манай авсан уу гэдгийг бид бас хэлж чадахгүй. За ямар сорилшог юм бид тэрийг өөр бүгдэнд ашиглажлаа. Хамгийн ихний одоо customer audience үүсгэх сонголт бол юу гэдэг? Хэрэглэгчийн мэдээлэл. Тэгэхээр утасны дугаар email хаяг байна тий. За утасны дугаар дээр бол бид форматаа бас хэцүү авахгүй бол танихгүй байх магадлалтай. 976 тэгээд араас нь 88.5 тий. Email хаяг бол мэдээж нэг бол буруу нэг бол зөв. Тэгэхээр за энэ жагсаалтал ерөнхийдөө нэг Excel дээр шилжүүлж оруулаад бүлгээ өсгөж тий. За тэгэнгүүт манай судалдаа авах хүмүүс бүр хийцэн хүмүүсийн мэдээлэл бид нар тодорхой хэмжээгээр хийж байна. Одоо манайх яг тэрийг CRM системээр бүртгэдэг байж болно. Манай одоо loyalty card систем дээр юу авсан бэ гэдгийг хөтлөж болно. Манай одоо онлайн худалдааны сайттай бол би тийм өгдөл байж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүсийн юу жагсаалтыг л одоо Excel дээр оруулаад хад нөгөө бүлэгч нь хэд хүн байна л гэж. Мэдээж энэ нь бол нөгөө миний өгсөн Excel дээр байгаа бүх хүмүүсийг 100% бол гаргахгүй. Бидний практикаар нэг email дээр нэг 70-80% таа олж чадж байгаа гэж. Утсан дээр лав нэг 60-аар хавцаач нь. Юу танаа одоо бүртгэлтэй хэрэглэгчтэй утасны дугаар email жагсаалтыг Facebook-т оруулаад энэ хүмүүс танаа дээр байна уу олоод ирээч гэхээр нэг 60-70% одоо магадлал байна гэсэн үг тийм. Яг янз бүр хүмүүс утсаа сольсон бүртгүүлсэн утсаа өөрчилсөн янз бүр байж болно тийм. За ер нь яг би нэг юунаас харахаар манай нэг хэрэглэгчийн хувьд харахад баримтыг нь би одоо имэйлээр явуулчихъя гэдэг ч юм уу. Илүү хамгийн найдвартай одоо хэрэгэлдэг, байнгын ашигладаг юм мэдээллийг бас авч үлдэх ийм бас боломжууд харагдсан. Тэгэхээр ямар ч тохиолдолд бидний хувьд үнэхээр онлайн одоо Facebook сурталгааныхаа үр дүн илүү сайжруулах юм бол бас хэрэгцээ мэдээлэл гэдэг юм их чухал шүү дээ. Зүгээр ингээд нэг удаагийн худалдаа авалт биш. Тэ дараагийн харилцаа үүсгэх байнгын холбоотой байхад үн ширхэгшил бий болох юм бас хэрэгтэй. Апсейл хийж бол өөр бүтээгдэхүүнүүд одоо дараагийн загваруудаа санд болгож болж байна тий. За эсвэл одоо дагалдах
хамтарч одоо ашигладаг хэрэглэдэг бүтээгдэхүүнд байж эднийг бас санал болгоход энэ хэрэглэсийн мэдээлэл гэдэг юм их чухал байх нэ. Тэгэхээр Facebook дээр имэйл утасны дугаар хамгийн түрүүнд одоо ашиглаж болох мэдээлэл. Жишээ нь одоо манай сошиал медиа маркетинг 1 2 гэдэг ихэнх хоёр шатаас байна. Нэгдүгээр сургалтанд суусан мөртлөө хоёрдугаар сургалтанд суугаад хүмүүс ихэ жагсаалтыг Facebook руу оруулаад за одоо хоёрдугаар сургалт чинь тэдний өдөр болох чинь сургалтандаа суугаарай. Та нар ийм мөн хамрагдчихсан учраас ийм хэмжээний хөнгөлөлт авч болно. Тэр хөнгөлөлтөд манай сургалт суудаг шүү дээ. Хоёрдугаар шатаа. Тэгэхээр яг тэр хүмүүс рүү чиглүүлээл би сурчлага яшилж. Энд дээр нэг өндөр зардал гарахгүй. Бараг 3-аас $5 зарцуулахад бараг л нөгөө хүмүүсээ жоохон хэтрүүлчих гээд байдаг. Олон дахиж харагдав. Маш бага зардлаар яг нөгөө хүмүүсээ үргэ авчих. хүргэх юм боломжтой тийм. За тэгэхээр гол нь яг уу би танай нөгөө нэг бизнес-ийн сайт дээрээс бас мэдээллүүд блогоор уншдаг нийтлэл. Тэгээ тэн дээр ер нь худалдаа авалтын юулүр гэдэг нэг ойлголт бас их одоо гарч ирж ирсэн тийм. Өөрөөр хэлбэл одоо хэрэглэгчийн одоо замнал энэтэй холбоотой яг энэ дээр кастомерс хэрэглэх боломжууд бас байгаа баг. Одоо хаана явж ийн ямар мэдээлэл төрөх гэж гэдгээс нь хамаардаг тийм. Энэ дээр нэг жишээ авч тайлбарлаа. Тэгэхээр ер нь бол одоо орчин үед за дээр үед арай жоох өөрөөсөн 100 жилийн өмнө юм өөрөөсөн баг. Орчин үед хүн альва бүтээгдэхүүн үйлчлэхний ганц мэдээллийг ганц удаа аваад худалдаа авалт хийдэг гэж байх болсон баг. Тэгэхээр эхлээд нэг ийм зүйл байдаг юм байна анзаардаг. Ямар боломжууд байна. Миний энэ нэг юм асуудал байгаа гэсэн энийг ингэ шийдэх гээд байгаа юм байна шүү дээ гэдэг ч юм уу те. Дунджаар нэг 7-оос 10 удаа үзэж харж ямар нэгэн байдлаар контакт үүсчиж худалдаа авалт авъя гэсэн шийдвэр гаргаад байна гэж хараад. Одоо сонголт мэдээлэл авах суг нь олон байна шүү дээ тийм. Тэгэхээр нэг удаа яг ажлаасаа сонссон байж бол нэг удаа Facebook дээрээс нэг удаа Twitter-ээс нэг удаа телевизээр харсан байж гадаа явж байгаа самбар ус байсан. За энэ бүгдийн тухай ярьж имэйлээр авсан байж бол мессенжер. Тэгэхээр энэ юу очиж байгаа мэдээлүүд нь бид ерөнхийдөө хүмүүс рүү бөмбөгдөл хүргээд ах талаас бодоод байгаа болохоос ш. Яг нөгөө зөв дараалтаа өргөх тал дээр системд ажиллахгүй байгаад гэж би харагдав. Энд бол яг л одоо кастомерс илүү тохирох тийм. Тэгэхээр эн чинь нөгөө өөрөөр нөгөө юлэр хоол байдаг. Юлэр хоол нөгөө доор найрсан. Манай юм анзаараа явж байгаа энэ чи юм гоё боломж байгаа юм байна. Миний ийм юм яах юм бэ? Би нэг эрүүл хооллох гэсэн чи ингээ эрүүл хоолж болох юм байна. Энийг анзаарч байгаа хүмүүсийг олоод тэр хүмүүсийн бүлгээс энэ бид нар видео үзсэн чинь янз янз юм олчиж штэ. Тэгээд за би илүү ойлгомжтой энгийн жишээ аваад одоо шинэ эрүүл хооллохын 5 ашиг тус гэдэг манай гоё гэж. За тэрийг үзсэн хүмүүсийн бүлэг рүүгээ бид нэр эрүүл энгийн аргаар эрүүл хоол хийх одоо овёсоор хоол хийх жор гэж үзүүлчих. Тэр юм дараалалтай. Дараалалтай. Танай веб дээрээс нь тэр эрүүл хоолтын талаарх тийм мэдээлэл ном татаад аваад эсвэл үзээд сонирхоод байгаа хүмүүс байж болно тийм. Тэгвэл тэр хүмүүстэй буцаагаад жоруудаа танилцуулж эхэлж байна. Одоо энэ өөр хэлбэл юм нэг юм боловсрол олгох мэдээлэлүүд төрүүлж эхэллээ гэсэн үг шүү дээ. За жор үзсэн хүндээ болохоор манай одоо органик ийм овёсыг за ийм сагуудаар худалдаж байгаарай. Нөгөө жоронд дурдсан бүтээгдэхүүнүүд байгаа шүү дээ тий. Одоо манай хаврын урамшуулал зарлалаа. Одоо энд бол нөгөө бүтээгдэхүүн одоо жинхэнэ борлуулалт юм уу идэвхжүүд янз янз юмудаа хийж тий. За тэгэхгүй болохоор бид нэг урчир зүггүй нөгөө одоо овёс идэх хүмүүс байгаа гэж бол тэр хүмүүс рүү чиглүүлэх гэдэг яваад байсан. А гэтэл бид нөгөө хэрэглэгчийн овёс худалдаж авахын тулд энэ над ямар хэрэгтэй юм. Би энийг яаж гоё хоол хийж болох вэ гэдгийг ойлгочод дараа нь яг та. Тэгэхээр бид яг тэр замаар явж байгаа хүмүүсийг өөрийнхөө контентын дээрээс олж аваад хөтлөөд явах тэр боловсрол олгоно гэдэг нь болохоор тэгэхээр одоо энэ хэрэглэгчтэй бэлтгэж байна хамгийн чухал хэсэг тийм. Тэгэхээр бид нар зүгээр шууд боловсрол олохгүйгээр цоошин ялангуяа шинэ бүтээгдэхүүнийг эндээс ингэж худалдаж аваарай ийм үнэтэй шүү гэдэг мэдээлэл бөмбөгдөх юм бол үр дүнгүй эсвэл одоо яг нөгөө хүндгээл яах хийж байгаа нэг сонирхч үзээд хэрэглэж үзээд жигүүн байна гэдэг яванда яахлах. Гэхдээ ч өөрөө нөгөө үр дүн нь бол бага гардаг гэсэн үг шүү дээ. Одоо бид нар санджил байгаа Univision анх нөгөө IPTV жимрүүлэхийн тулд ингээл зогсоол ухраагаал ингэдэг юм байна гэдгийг өшнөө ойлгуулж ирж явсан тийм. Тэгэхээр тэр хэсэг чи өөрөө нөгөө маркетинг хаяж болсон байна. Тэгэхээр хоолойны дээд хэсгээр бол хүмүүс тэр юм ойлгоо явж байгаа. Тэр хүмүүсийнхээ бүлгүүдээ олж авах нь бид аяг өөр зүйтэй нэ. Тэр хүмүүс маань цаашаа худалдаа авалтын шийдвэр гаргах нь өндөр гэсэн. Энд дээр кастомайз байна. За тэгээд юу яа? Өнөөдрийн одоо лайв дуу бусад чанарын асуудал гайгүй байгаа манайхан бас үзэж байгаа хүмүүс комментээр бас
хилээд лайва дуун ямар байна энэ талаар бас нэг юм комент бичээд өгөөрэй. Тэгэх юм бол бид нар бас энэ талаар юунууд одоо сайжруулад ингэ явнаа. Дээрэс нь асуух юмнууд байвал яг энэ ярьж байгаа сэдвээр асуух юмнууд байвал комент бичээрэй. За өнөөдөр бас энэ custom audience-ийн яг талаар ингээд бид нэр энэ хэрхэн хэрэгжилж болох уу, үр дүнтэй ашиглахын боломжууд нь юу вэ талаар бас ярьж байгаа. За энэс гадна яг яаж хийх вэ гэдэг ийм нийтлэл, яг яаж хийх талаарх заавар зөвлөгөө манай веб дээр бас шинээр нэмэгдээд шинжилээд ингээд оруулсан байгаа ийм нийтлэл. Тэгэхээр яг энэ талаас бас ингээд яаж хийх вэ? Энэ талаарх мэдээллийг нь авах талаар би нийтлэлийнхаа линк гарчиг энэ мэдээллийг нь бас энэ комментээр оруулчлаа. Тэгээд пин хийчлээ энэ комментийг. За тэгэхээр яг одоо энэ битэрийн ярьж байгаа энэ одоо custom audience-ыг хэрхэн хийх вэ? Ямар дараалттай хийх вэ? Яг нарийн заавар одоо дарааллыг нь доор коммент пин хийчихсэн энэ коммент одоо комментэн дээрх линкээр ороод үзээрэй. Тэ? За тэгээд дараагийнхаа ер нь манай хэрэглэгчдийн нэг юм юунууд байгаа. Бас ангиллууд байдаг. За жишээлбэл одоо та нар шиг адилхан баг, манай нар шиг адилхан битэр сошиал медиа маркетинг нэг сургалтын суусан хүмүүс, хоёр сургалтын суусан хүмүүс, гурван сургалтын суусан, дижитал маркетинг сургалтын суусан хүмүүс. За үйлчлэгээний янз бүрийн одоо үн тариад одоо санал үйлчлэгээний саналууд татаж авсан, манахаас авсан хүмүүс. Эсвэл одоо бүр хэрэглэгч болчихсон хүмүүс гэдэг. Ингээд хэрэглэгчийн юм ангиллууд одоо байгаа тийм мэдээлэлүүд. Энийг бас ашиглаж болох. Одоо шинэ сошиал медиа маркетингийн сургалтанд суудсан хүнд нөгөө сургалтандаа суул гэдэг ямар нэгэн байдлаар сурчлагын мэдээлэл өгөөд ахаар нөгөө хүнд ч бас жоохон төвхтэй шүү дээ. Дахин ажигт суудсан баг. Тийм нэг тэр сургалтанд одоо 2 суу гэдэг чинь бас төвхтэй асуудал шүү дээ. Тэгэхээр мэдээж тэгэхгүй. Тийм учраас заримдаа бид нар юуг сурчлагаа явуулахдаа яг тэр сургалт тэр бүтээгдэхүүнийг автсан дахиж авахгүй хүн байх юм бол хасдаг. Тэгэхээр тэгснээр өөрөлдөл нөгөө алида худалдаа авалт хийсэн хүмүүстэй бид нэр илүү нөгөө айтайхан сэтгэл мэдээж тэр хүн тэгж бодохгүй л дээ. Гэхдээ дахин хүргэж зовоосноосоо тэгээд дэрчтэй хаалт төсвийн асуудал болсон юм тийм. За нөгөө талаас хоёр дахь сургалтын эхний сургалтанд суудсан бол хоёр дахь сургалтанд суух хүмүүс бас. За тэрийг болохоор яаж шүүх вэ гэхээр одоо нэгдүгээр сургалтанд суусан хүмүүс тэр дотроос хоёрдугаар сургалтанд суусан хүмүүс хасж агаад тэгэхээр нэг суусан хүмүүс л хоёр суугаа хүмүүсийг гараад ирж байна. Тэгээд тэр хүмүүстэй бас туслаа явуулж байна. Тэгэхээр яг хэрэглэгчийн мэдээлэл одоо CRM бүртгэл тарих бол HubSpot ашигладаг баг тийм. За CRM бүртгэл энэ дээрээс бид нэр хэрэглэгчийн мэдээллийг гоё сайн шүүгээд нэгдүгээр сургалтанд суусан хүмүүс, хоёрдугаар сургалтанд суусан хүмүүс, нэг суусан хүмүүс л хоёр суугаагүй хүмүүс байж болно. Тэгэхээр тэр хүмүүстэй хоёр дахь сургалтынхаа мэдээллүүдийг одоо дахин санал болгох юм байдлаар ашиглаж болж байна. Тэгэхээр биднэрт одоо байгаа яг хэрэглэгчдийн одоо энэ ангилал энэ сегментчлээ бас шууд Facebook дээр ашиглаж сурталчилгаа явуулах юм боломжууд байна гэсэн үг шүү дээ. Энэ дээр яг зүгээр яг бид хэрэглэгчийн мэдээлэл биш нөгөө контентынхаа дээр ямар үйл хийсэн бэ гэдгээр бас болно л доо. Одоо жишээ нь манай видео хийлгүүлж явахдаа аль хэдийн аюул савдсан хүмүүсээ хасаад тэр хүмүүс дахиж харагдахаар болгоч. Өөрөөр нэг үзэгчд хангалттай үзэх юм бол би түрүүчс үзсэн хүмүүсийн хасах алгоритм оруулж байна. Тэгэхгүй болохоор нөгөө Facebook магадгүй би жоохон төсвөө давтан харагдаад байх шаардлагагүй байна. Нэг үзчих юм бол энэ сурчлагын чиглүүлэх бүлгээс хасагдчихаар хийчих юм бол бас зардал тэмдэлтэй байж болох юм. Хит давтахгүй байж болох юм. Олон давтамжтайгаар залхалт нь харуулах шаардлагагүй болно гэсэн үг. Гэхдээ энэ тохиолдолд магадгүй би илүү их хангашуулмаар байж болно. Бас нэг хэд харуулчих гэсэн тохиолдолд арай энэ сонголт 7-гийн 4 гэж байгаа шүү дээ. За дээрэс нь түрүүний сургалт болохоор яг энэ бүтээгдэхүүнийг нэг л удаа авдаг бүтээгдэхүүн учраас ингэдэж шүү дээ. Гэтэл түрүүний obvious чинь бол дахин авах шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр obvious нэг удаа худалдаа авсан ингээд хасч болохгүй гэсэн харин ч байх хэрэгтэй. Тэгэхээр дахин санал болоо. Тийм. Тэгэхээр энэ хэрэглээд үзсэн одоо
танахыг мэддэг, амтлаад үзсэн. Энэ хайтах юм байна мэддэг хүмүүст бол одоо бид нар байнгын жинхэнэ санаа байнгын өгсөн ярьж шүү дээ. байна. Илүү хям зардлаар илүү одоо юу болно. Тэгэхээр бүтээгдэхүүн дахин хэрэгэлт юм уу, нэг хэрэгэлчэд болчдөг юм уу гэдэг онцлогыг бас бодохгүй бол шууд л хэд оёс авсан хүмүүс одоо энэ дээр хэрэггүй гэдээ хасч болох болохгүй. За тэрнээс гадна яг юу байж болох уу юм одоо өөр маркетинг офлайн маркетингийн компанид ажилладаг. Эсвэл бүр имэйл маркетингийн ийм ажлуудад дэмжих ажлууд юм юу гэж Яг байна. имэйл маркетинг гэвэл одоо жишээ нь нөгөө л сургалтын жишээг авъя тий. Тэр үнс шиг ярьсан учраас тий. Жишээ нь нөгөө би 2 дугаар шатны сургалт болох ч шүү гэдэг хүмүүс рүү имэйл маркетинг явуулчихлаа. Тэгээд тэр нь ундаасаа одоо манай имэйлийг нэг ойролцоогоор 30% хавцаа нээж үзээд байгаа. Тэгэхээр би үнэтэй нэггүй 70% ялгаж байгаад энэ нөхдүүд одоо имэйлээр үзсэн юм чи би дахиж явуулж яах тий. Одоо энэ 70% харин өөрөөр үзье. Гэт тэрний окей тэгэхээр ингэх нь шүү дээ. Одоо бас ингэж ашиглаж болох нь шүү дээ. Бид нар weekly newsletter юм явуулдаг. Одоо манай имэйлэр манай юун дээр веб дээр нэмэгдсэн шинэ мэдээлэлтэй танилцаарай гэж. Бас нэг ойролцоогоор 30 гаруй заримдаа их сайн байдаг. Гэхдээ яг янз бүр юм. Тэр нэг юм Google-ийн бас Gmail-ийн нөгөө нэг фильтрүүдээс хамаарч байгаа шүү. Зарим янз бүрийн одоо борлуулалтын шинжтэй агуулгатай мэдээлэл орчвол промошн руу орчдөг тий. Заримдаа инбокс руу орж ирээд үзэл сайжраад байдаг. Янз бүрийн юм байна. Гэхдээ янз бүрийн ямарваа нэг байдлаар 100% бол эзэж үзэхгүй тий. Хамгийн дээд 50%. За тэгээд 30 тий. 50 дугаар асар өндөр үзүүлэлт харагдаад байна. Тэр ер нь максимум 40 харсан. Тэгээд 50 хүрч ийн л тий. Тэгэхээр бас янз бүрийн юмас бол мастер бол мастер хийцээ тий. За тэгэхээр нэг юм за 30%-ийн тухай асуулт тий. 30% нээд үзээд байдаг. Гэхдээ цаана одоо ерөөс ингэж итгэхгүй байгаад 70% итгэвчүүд гэх юм бол би жишээлбэл Facebook дээр тэр хүмүүст хөөш манай шинэ мэдээлэл бас гарсан шүү гэдэг мэдээлэл дахин давтаж харуулж болох нь шүү дээ тий. Сануулаараа имэйлээр бас явуулж байгаа та инбокс эсвэл промошн хэсгээ бас нэг хараарай. Одоо манай мэдээлэлүүд 7 хоног болчихж байгаа шүү гэдэг энэ сануулгах юмнуудыг хийж болж байгаа гэсэн үг тий. За тэгэхээр яг офлайн ч гэсэн офлайн сургалтын хувьд ч яг ижлэх. Итгэхгүй байгаа хүмүүст бид нэр сошиалар бас мэдээлэл хүргээд явдаг ч юм. Иймэрхүү байдлаар хэрэгцээ мэдээлэл ашиглаж болж байна. За нөгөө талаас нэг юм сонирхолтой нэг юм байна. Lookalike audience гэдэг. Яг энэ custom audience-тэй холбоотойгоор үүсгдэг lookalike. Энэ одоо юу гэсэн? Lookalike гэж одоо юу гэсэн үг вэ? Custom audience ялгаатай юм юу вэ? Шууд монголоор оршихоор одоо төстөө ижил төстэй хүмүүс гэж. Тэгэхээр за яа юугаар ижил төстэй гэдэг бол Facebook гэх нь өөрийнх нь нөгөө алгоритм тэр өгөгдлийн шинжилгээ, хиймэл оюуны юмнууд нь ажиллаад за энэ хүмүүстэй шин төстөө ийм хүмүүс бас байх шүү гэж гаргаж өгöd. За яг боддог гэдэг бид нэг ойлгоод авах хэрэгэнч баг. Ерөнхийдөө төстэй хүмүүс юм байна л. Тэгэхээр янз бүрийн одоо тэр төстэй тэр юу нь илүү сайжраад байгаа бох тийм. Бид нар Facebook их мэдээд өгөх хэрэг л тийм. За бид нар бас хүмүүсийг төстэй гэж бодохоор хүн болохоор ингээд нүүр царай нэрхтэй эмхтэй юу гэдэг нь бас ийм юмар нь боддог болвол тэнд бол шал өөр. Facebook алгоритм арай өөр баг. Тийм одоо шиг хідэн цагууд ордгийн юу нэрс хинтээ найз ямар юу сонирхож үзээд бай. Маш олон юм бодож байгаа. За тэр хэсгийг нь тэгээ ойлгож байгаа. Тэгэхээр одоо шинэ юу гэдгийг манай өмнөх бүтээгдэхүүнийг худалдаж авсан хүмүүсийн бүлэг байлаа гэж үү. Эсвэл манай энэ видео үзсэн хүмүүсийн бүлэг. Янз бүрийн бүлгүүд дээрээ би энэ бүлэгтээ төстэй хүмүүсийн олоод өгөөч гэдэг байна. Энэ яг ер нь Facebook нэг тухайн зах улсын нийт хэрэглэгчийн 10% хүртэл нь гарч байгаа. Тэгдэг. Араас дэшөө жоохон замхраад ижлэстэй байлгадаг тохиол тийм. За ихтэй тэрийг бас шатаралтай 1% хамгийн төстэй 1%. Нэгээс 10. Нэгээс 10. Тэр Монгол улстай бас болж 220 мянга хүртэлх хэмжээний тийм сегмент үүсгэж болох нь шүү дээ тийм. Манай хэрэглэгчтэй одоо ижилдэг тийм. Жишээ ашигласан гоё тод жишээ одоо үнэхээр үр дүнтэй бол тод жишээ байна. Яг би тэгж үзсэн л дээ. Хэр үр дүнтэй байсан гэдэг бас яг нарийн бол хэмжээ. Гэхдээ одоо жишээ нь яг энэ бүлэгтээ төстөө 3 бүлэг үүсгэж. За 1% 20 мянган тий. За дараагийн 2-оос 5% гээд тэр нь дараагийн нэг хэд вэ? Харин дунд зэргийн. Тий, дунд зэргийн. Тэгээ нэг сул хэсэг 10 хүртэл. Тэгээ төсөө би гэхээр нөгөө бүлгүүд рүүгээ хувааж өгч. Гэхдээ нөгөө хамгийн төстэй хэсэг рүү арай яг тэрэндээ тохирсон төсөө заавал баг хэмжээ шүү. Тий. Гэхдээ заавал дараагийн бүлгүүд рүү өгнө. Гэхдээ дараагийн хамгийн том бүлэг рүү бол би
бүр нэг сайн хурж чадахгүй л дээ. Миний төсөв хүрэхгүй. 220 мянган хүн. Гэхдээ тэр нь байж магадгүй үзэж байна. Ийм хүмүүс ярьж. Яг энийг бас вижн дээр хийж байгаа. Шинэ видео чинь өөрөө бас нэг 3 секунд бод шүүдсэн. 10 секунд шүүдсэн. Бас ялгаагүй шинэ 3 секунд бол хамгийн том бүлэг гаргаж ирв. Гэхдээ арай чанар 3 секунд үзнэ гэдэг чинь мэдэхгүй болоо тийм. Үнэхээр сонирхч үзээд байгаа 10 секунд бол бас нэг өчтэй. Тий. 50% бол ерөнхийдөө энэ видео 50% үзчихлээ одоо сонирхож байна гэх. Тэгэхээр бас тэгэнгүүт нөгөө тоон цөөрнө гэхдээ чанар сайж байна. Тоо чанарын югаар нь бид нар авч ирсэн гэсэн. Саяхан нэг ийм lookalike audience үүсгэж үзсэн. Эмэгтэйчүүдийн одоо эмэгтэйчүүд зориулсан гоо сайхны янз бүрийн бараа бүтээгдэхүүн борлуулдаг захин бодлооны сайтын пэйж хуудастай одоо engagement үүсгэдэг пэйж хуудастай ямар нэгэн мэдлэг интеракт үүсгэдэг. Тим хүмүүстэй ижил төстэй бүлэг үүсгэхгүй юу? Тэгээ ижил төстэй бүлгийнх нь одоо бүтцийг харсан чинь баг 99% нь эмэгтэйчүүд гэж гаргаж өгчлээ. Тэгэхээр нэг юм одоо бид нар үүсгэсэн нөгөө lookalike ижил төстэй бүлгэн нас хүүс янз бүрийн юм байна. Одоо ангилж ялгах шаардлагагүй юм байж харсан. Яг тэр төгөөд одоо Facebook ижил төстэй хэрэглэгчдийг бүгдээр ингэ ялгаа гаргаж ирж байгаа юм чинь тэр нас хүүсээр нь биш харин яг тэр хүмүүстэй хангалттай хэмжээний сурчлага хүргэж явах юм бол. За дээрс нэг юм анзаарсан. Lookalike audience нөгөө бидний үүсгэж байгаа тэр үндсэн нөр source audience давхарддаг юм байлээ. Цоошин хэрэглэгч гэсэн үг байхгүй тийм. Одоо жишээлбэл манай тэр видеог үзсэн хүмүүс биш. Үзсэн хүмүүстэй ижил төстэй цоошин хэрэглэгчд бид нар хүрэх боломж олгоод. Тэгэхээр одоо ингээд илүү бас нэг юм шинэ хэрэглэгчдэд түрээд хэлдэг. Тэгээд дээрэс нь одоо гол юм нь нас хүүс сонирхлоор нь core нөгөө нэг audience үүсгэхэд нэг ганц асуудал нь бид нар нэг юм таагаад байгаа ч юм шиг тийм. Манай хэрэглэгчд эмэгтэй хүмүүс байдаг. Одоо эрэгтэй хүмүүс байдаг. Тэднээс тэд насны тим юм сонирхдаг гэдэг ингээд бүлэг үүсгээд сурталчилгаа явуулах гэдэг. Гэсэн чинь яг үнэн хэрэгтэр эхнэрүүд нь тэрний шийдэж аваад худалдаж аваад өгчдөг юм лүү тий. Одоо мэдэхгүй шүү дээ тий. Тэгэнгүүт одоо мэдэхгүй байж болно. Тийм учраас энэ одоо custom audience lookalike audience-д илүү одоо оновчтой байх магадлал өндөр юм байна гэж бодсон. Одоо тэгээ өдөр ирэх тусмал илүү оновчтой болоод ирлээ. Тийм нөгөө өвдөл их болно. Бидний өгж байгаа мэдээлэл бол тэгээ тэнд машин ажиллаж гин хиймэл оюун тэр сайн ажиллаж байна. Тэр сайн ойлгоод эхэлнэ. Ийм хүмүүсийн төстэй гэж бодоод байсан чинь арай уус энэ илүү төстэй байсан байна гэдэг нөгөө Facebook ч илүү оюун. Тэгээ Facebook ч ингэдэг сая өнгөрсөн 7 хоног гарсан нэг мэдээлэл гарсан. Гар утасны маш нарийн яг нич одоо хэрэглэгчдэд зориулсан гар утасны мобайл аппликейшнуудаас асар их мэдээлэл авдаг гэнэ Facebook. Тэгээ нөгөө хэмэл оюун ухаан тэднийг харж байгаа жинхэнэ нөгөө одоо жишээлбэл энэ ижил төстэй сегментүүд байдаг. Одоо жишээлбэл одоо бидний ашигладаг юу гэдэг одоо цагаагаар аппликейшн байлаа. Тэрнээс энэ нөхөр ер нь хэзээ юу үзээд байна те? Энийг авангуудаа Facebook дээр мэдээлэл дээр нэмгууд таргетингийн оновчлолт нь илүү сайжраад явдаг ч юм уу те. Ингээд ерөөсөө өөр одоо төрлийн аппликейшнууд маш их ашиглаж байгаа. Ийм юм гарсан. Одоо жишээлбэл мэдээллийн одоо аппликейшнууд байж болно. Энэ хүн яг ямар сэдвийн мэдээ үзээд байгаа гэдээ үзэж байгаа. Энэ хүн ийм соргож шиг мэдж болно гэсэн үг шүү дээ. Зөвхөн Facebook-ээр ажиллаад байгаа юм биш шүү дээ бас тийм. Энэ дээр бид өөрсдийн датагаас оруулж өгөх тал дээр бас бодох хэрэгтэй байна. Мэдээж өгөх нөгөө одоо л ялангуяа чинь сурчлага их үед бол Facebook-ийн одоо дата, Facebook-ийн оюун гэдгийг бас хөндлөөд сурчлага ихтэй ямар алгоритмаар юу зүгээр гэсэн юмнууд өгж байгаа шүү дээ. За энэ хэсгийг бол өөрөө бодоод шийдчих энэ төр гэдэг тийм. Тэгэхээр нөгөө талаасаа би бас өөрөө хөвлөдөө өгөх гэдэг. Өнөөдөр яг кастомод байсан. Хослуулаад явахаар илүү үр дүнтэй гэдэг. За шинэ одоо би хэнийг хайж ийн гэдгээ нэг хийн төгөөд шүү дээ тийм. Өгч чинь цаашаагаа болохоор Facebook сурчлага хийхдээ за хүрх гээд байгаа зорилго чи юу? Одоо Facebook хэрэглэгчийн мэдээлэл бүртгэх гээд байгаа бол хэрэглэгчийн мэдээлэл бүртгэдэг одоо нэг lead generation гэсэн сурчлагаан дээр бөглөөд байгаа хүмүүсийг төстэй хүмүүсийг олгох гэдэг алгоритм. Яаж цааруулаад бөглөдөг хүмүүс байж болно тийм. Тэгэхээр өөрөөр тэрнээс цаашаа за би ингээ энийг энэ сурчлагаа явуулахдаа би нэг 30,000 вон руу явуулчих. Тэр 30,000 кастомер. Тэр 30,000 дотроос би шинэ $5 сурчлага хийж авах бол би нэг 5,000 ч юм уу. Гэтэл энэ 30-аас 5-ыг яа сонгох вэ гэж бас л ялгаа. Facebook-ийн оюун ажиллаж байгаа хэрэг. Тэгэхээр тэр хэсгийг бол би даатгаж өгөхөөс арга.
Гэхдээ наана энэ би энэ 30,000-аас сонгохдоо ийм учиртай юм аа. Дээрэс нь миний энэ хүрх гээд байгаа үр дүн чи ийм юм аа. Одоо шинэ манай дээрээс энэ зорилго шүү. Зорилгын шүү гэдэг чинь ийм зүйлүүдийг оруулж өгөөд өөрөө оролцоо гэдэг юм бол Facebook илүү сайн ажиллана. Тэгэхээр энэ custom audience бол яг л одоо энэ биднэрт ийм юм хэрэгтэй, энэ хүмүүсийг олж өгөөч хэл гэдэг одоо энэ даалгаврыг Facebook өгöd байгаа шүү дээ, тийм. Тэгэхээр яг бид өөр сая энэ гол юм юу ярьлаа. Одоо хэрэглэгчийн мэдээллүүдийг ашиглаад бас сурталчилгаа явуулж болж байна. За веб хуудас. Веб хуудас одоо шинэвэл ялангуяа онлайн холбооны цахим холбооны сайтууд нэг бүтээгдэхүүн үзэл гарангууд бид нар ирсэн Facebook дээр ч тэр бусад өөр хаагурч одоо байнга тэр бүтээгдэхүүн салахгүй байгаа авчдаг тийм. Ийм төрлийн юмнуудыг ер нь яаж хийж байна? Одоо хэрэглээний бас боломжууд нь юу вэ? Илүү нэг юм бас мэдэх бол одоо бидний мэдэх ёстой тийм аргачлалууд юу? Ялангуяа ads manager дээрээс custom audience үүсгэх үед вебсайт audience үүсгэж болж байгаа. За тэнд бол вебсайтын audience гэдэг нь вебсайтын audience гэдэг маань болохоор бид нар манай вебсайтн дээр тодорхой улсуудаар тодорхой хугацаанд Facebook-ийн хэрэглэгч нар орж ирэх үед энэ хэрэглэгч ямар хурц үзэж байгаа гэдэг үгдлийг бид нар бүрдүүлээд тэр үгдлөөр нь бид нар бүлэг үүсгэж байгаа. Тэр хүмүүсийг одоо цуглуулад жигсаалт үүсгээд хадгалж чинь гэсэн үг шүү дээ. Тэгэхийн тулд мэдээж нөө pixel code гэдэг код pixel гэх код орон дээр тавих хэрэгтэй. Тэр нэг мэдээлэл цуглуулад хадгалаад байгаа тэр кодыг нь Facebook веб хуудсан дээр байршуулах хэрэгтэй. Гэхдээ веб хуудас хандлагатай болж байгаа хэцүү. Онлайн худалдааны интернет хийж чадсан хэрэгтний хандлага гайгүй байдаг учраас авчиад байгаа. Тэгээ бол яг ямар бүтээгдэхүүн сонирхоод байна гэдгийг бас мэдчихэж байна. Яг тодорхой бүтээгдэхүүний ландинг пэйжүүд байна. Тэрийг бол одоо нийт хуудас руу манайдсан хүмүүс одоо шилбэл манайх одоо юу гэдэг нь зураг зардаг байлаа гэж байна. Тэнгүүд зураг үзээд байгаа хүмүүс. Зурагтын дотор ийм чинь зураг үзээд байгаа хүмүүс гэдэг ч юм уу. Илүү нарийнчлал явж байна. Дээрэс нь сүүлийн хэд хоног яасан. Тэгээ үзээс гадна бас сагсандаа нэмсэн гэдэг ч юм. Арай илүү ингээд бүр нарийн үйлдэл үзүүлээд. Вебсайт хандлагатай бол хэцүү л дээ. Тэгэхээр хандлагатай бас өсгөдөг, орж иж идэг тийм болохгүй. Тэр маркетинг юу хэлгүй байх тийм. Бүгдээр цахим худалдааны сайтлаа биш шүү дээ. Тийм учраас одоо шууд манай байгууллага яаж хандлтаа өсгөж бүлгээ бий болгодог вэ гэхээр контент одоо танаас бичиж байгаа тийм блог чинь тэр ч бол хүм зөвлөгөө мэдээлэл учраас хүн уншина. Жишээ нь одоо сая явуулсан custom audience гэдэг нийтлэл тийм энийг уншиж байгаа хүмүүсийн бүлэг үүснэ. Мэдээж юу гэх юм видео үзэж байгаа хүмүүсийн одоо энэ лайв үзэж байгаа хүмүүсийн том бүлэг үүсэхгүй арай бага бүлэг үүснэ. Гэхдээ вебсайт руу ороод хэрэг болгоо үзэж байгаа хүмүүсийн бүлэг бас илүү их чанартай гэж байна. Тэгэхээр яг веб хуудас өөрөө дахиад биднэрт маш их мэдээлэл гаргаж өгч болж байна. Одоо манай энэ бүтээгдэхүүнийг сонирхож үзэж байна. Олон удаа давтаад үзээд байдаг тийм өөр маш олон ганцхан custom audience-ийн талаар биш маш олон Facebook сурталчилгааны талаарх мэдээллийг уншаад тэнд ингээд хичээгээд ингээд оролдоод байгаа тийм одоо юунуудыг одоо мэдээллүүдийг бидэрт өгөөд байгаа болно шүү дээ. Тийм бол бид нэр яг тэр мэдээллийн дагуу дараагийнхаа борлуулалтын ажлуудаа хийж болж байна. Дөнгөж эхэлж байгаа байгууллага бол төсөөлсөөгөө Facebook-ийн боломжуудыг илүү ашиглах хаа. Тодорхойсон. Одоо шинэ бид тань аялагч бас 4-5 жил болчихоо. Тэглээ тийм. Тэгэхээр энэ хугацаанд болохоор одоо бол бид нэр дандаа custom audience руу чиглүүлэх тодорхой их болсон. 90% нь бид нар custom audience. Бид нэг юм 30-40 мянган хүний бүлэг байгаа. Манайх өөрөө юм нөгөө ниш сегмент дээр чиглэсэн бүтээгдэхүүнчлэгээд байна шүү дээ. Тэр бүлгээ ерөнхийдөө бариад авсан байна. Мэдээж заримдаа ингээд нөгөө шинэ манай анзаарж байгаа хүмүүс олж авах юмнуудыг хийн. Гэхдээ нэг тодорхой бүлгүүдэд бариад авчихаар манай сурчлагын төс өмнө бид нар сард бараг $200 зарцуулдаг, 150-200 зарцуулдаг гэсэн нь одоо нэг 80-100 хавцаа байхад болчиход байна. Тэгэхээр одоо яг тийм тохиол миний сая ингээд яасан local like audience бас их чухал нөлөөтэй байж болно. Ягаад гэвэл шинэ манай барьж байгаагаа манай веб руу 7 хоногт 2000 хүн л хандж шít. Тэнгүү тэр 20,000 хүнтэй ижил төстэй сонирхол юутай цаана 20,000 хүнд бол бид нар сурталчилгаа явуулах боломж байгаа тань тий. За local like за тэгэхээр нэг хэрэглэшийн мэдээлэл утасны дугаар имэйл манай веб хуудсан дээр их одоо хандлт одоо хийж байгаа үйлдэлтэй холбоотой сегментүүд үүсгэж болж байна. Нөгөө талаас бид нар веб хуудас байхгүй мэдээлэл цуглуулдаг авдагчгүй тийм. За тийм бол Facebook-ийн манай гарч байгаа контентууд пэйжтэй одоо холбогдоод байгаа хүмүүсийг тэр бол ямар хөө байдлаар одоо онолж болж байна.
Манай пэйж рүү үлдээсэн гэдэг юм хэлсэн. За видео болгож та. Instagram хуудасаар болно. Манай Canvas буюу одоо нэрж үздэг одоо тэр хүмүүс байж болно. Canvas сурчлаа. Яг энэ Canvas дээр яг дараагийн 7 хоногийн лайв Canvas-ын тухай ярилцсан. Canvas нь яагаад бас нэг юм хэрэгтэй байгаа тийм. Энэ сонирхолтой Facebook-ийн анхаарал хандуулаад байгаа байхгүй юу? Тэгсэн мэт бид нар болохоор яаж ашиглах вэ бас нэг сайн яахгүй байх шүү. Тэгэхээр яг энэ талаар бас ярилцсан бас үзээрэй. За манай ивент дээр үл хийсэн. За ивент дээр асуудал ихтэй тийм. Яг явуулсан тэгэхээр энэ ивентүүд яасан бүлгүүдийг үүсгэж байгаа. Сонгож болж байна тийм. За бас lead generation гэж сурчлага байгаа. Түрүүний ярьсан Facebook-ээс хэрэглэгчийн мэдээллийн бүртгэдэг сурчлага. Тэр сурчлагын дээр бас орж ирсэн хүмүүсийг бас олж байна. Нээж үзсэн мөртлөө мэдээлэл хүмүүст бас сурчлага явуулж байна тийм. Манай формыг нээж үзсэн мөртлөө мэдээлэл. Миний одоо хамгийн одоо өндөр хэрэглээтэй хэрэглэж болох заашгүй хэрэглэх шаардлагатай тэр custom audience юм болохоор Facebook-ийн engagement манай пэйжтэй ямарваа нэгэн байдлаар ингээд нэг юм холбогдоод байгаа interaction үүсгээд байгаа хариу үйлдэлүүд байгаа манай пэйжийг нээж үзээд байгаа орж үзээд байгаа янз бүрийн товчнууд дээр call to action товчнууд дээр манай постыг мессенжер бичээд байгаа энэ хүмүүстэй харилцаж байна харилцаа санагдаад байна энэ заавал хийх хэрэгтэй юм шиг хамгийн их тэр юм харин тэгэхээр энэ бол заавал хийх хэрэгтэй зүйл шиг санагдаад байгаа байхгүй тэгэхээр бид нар болохоор одоо ингээд та бүх сурчлагаагаа Facebook дээр одоо бүх сурчлагаагаа Facebook-ийн нөгөө нэг core audience буюу одоо насгүй сонирхлоор нь явуулж байгаа custom audience-ыг үүсгэдэггүй бол бас нэг юм одоо алдах юмнууд байгаа шүү тий. Та хамгийн түрүүнд одоо биднэрт ингээд нэг сонирхлоо илэрхийлээд байгаа манайх руу хандаад байгаа орж үзээд байгаа холбогдоод байгаа энэ хүмүүстэй дахин одоо нөгөө их нөгөө нэг улдаан авт нэг юулэр хоол тэр sales funnel-аар дамжуулаад одоо борлуулалтаа шахаж өгөх хэрэгтэй шүү дээ тий. Тэгэхээр надад болохоор одоо хамгийн түрүүнд үүсэх хэрэгтэй хамгийн чухал customer audience буюу одоо тэр одоо тусгай бүлэг маань тэр манай веб пэйж хуудастай ямарваа нэгэн байдлаар холбогдоод энэ хүмүүст л одоо заавал хандуун санагдаад байна. Мэдээж одоо хэрэглэгчийн мэдээлэл веб хуудасны одоо пиксел энэ хандлтын энэ мэдээлэл маань байдаг бол одоо ашигладаг байх уу тий. Тэгэхээр хүн болгонд бас тэр мэдээлэл маань хангалттай хэмжээд байхгүй ч магадгүй. Бас яг өнөөдөр ойлон яриаг өнгөрцөөс болохоор энэ мэдээж том компаниуд дээр илүү боломжтой гэж ярьж байна. Одоо жишээ нь юм loyalty card гэдэг, бонус карттай ч гэдэг юм. Эсвэл одоо маш их хандлттай худалдаа авах сайтай, онлайн худалдааны сайтууд гэдэг ч юм. Тэр нөгөө хэрэглэгчийн худалдаа авалтын өгөгдөл үүсч идэг. Тэгээд тэр хүн юу авсан байдаг өгөгдлүүд үүсч идэг. Энэ өгөгдлийг Facebook-ийн customer audience-тай офлайн гэдэг аудиенсаар холбож болдог. За тэрийг бол шууд онлайнаар худалдаа авалт тэгээд үр дүн харагдаад байгаа биш. Тэ? Дэлгүүр дээр ирээ удаа. Дэлгүүрээр худалдаа авсан байж байна. Яг гоо манай онлайн шопоос авсан байж болно л доо. Тэнд гэхдээ нэг ийм ID-тай хүн ийм зүйл худалдаж авлаа гэсэн надад. За тэгэхээр бид нар тэр өгөгдлийг л Facebook руу оруулаад ирэхээр одоо шинэ манай дээр явж байгаа би бонус карт уншуулад юм худалдаа авчихсан шүү дээ. Тэр дунд би спагетти худалдаж авсан байлаа. Тэгэхээр би спагетти худалдаж авсан хүмүүс миний спагетти худалдаж авсан хүмүүсийн customer audience руу орж ирэхээр хийж болно. Мэдээж энэ амархан биш л дээ. API-аар нөлөө програмаар бичих хэрэгтэй. Эсвэл гараар одоо нэг толгой хэрэглэсэн мэдээлэл оруулж өгөх хэрэгтэй. Эсвэл одоо байн гартаж хийж оруулах хэрэгтэй болно. За эсвэл юу яаж болно? Одоо дамжуулдаг тийм програмаар ашиглаж болно. Одоо Zapier шиг юм тийм. Энийг удирдах мэдээж маш олон төрлийн бүтээгдэхүүн тохиолдолд удирдах гэдэг нь өөрөө бас менежментийн төвхтэй байсан. Гэхдээ яг нэг зөв ойлгож хийх юм бол болно. Ялангуяа онлайн худалдааны хүн бол энийг баг автоматар их болсон өндөр байдаг. Дээрээс нэг каталог оруулаад өөрөө код мод бичих чадвартай байдаг учраас тийм. Код бичихгүй ч хийж болно л доо. Энэ тохиолдолд одоо шинэ манай би тийм дэлгүүр дээр карт бонус карт уншуулад худалдаа авалт хийхэд надад одоо гэх юм регистр ороод ирэхэд спагеттигаар яаж хоол хийх вэ гэдэг контент гарч ирж байна. Жишээ тийм. За гарч байгаа. За тэгэхээр яг өнөөдрийн ярилцсан гол сэдв маань customers бас л бидний заашгүй хийх шаардлагатай чинь дууссан байна.
За үргэлжлэж байгаа шүү дээ. Юу тэр нэг асуулт гарсан. Одоо үргэлжлэж байгаа шүү. За ерөнхийдөө хав битэрийн нөгөө нэг сая юугаар ярьж исэн яриа хүрт бичигдсэн шүү дээ. Чеклистэнд байхгүй байх гэдэг тийм. Яг бид нар ингээд нөгөө лайв хийхдээ бас чеклист гаргадаг. За ингэх хэвээр ийм юмнуудыг шалгах хэвээр. Сая энэ чеклистэд энэ лэптопныхон павер холболтыг тогон залгаж үгүй юу гэдгийг шалгаагүй тэр чеклист нь тэр үзүүлэлт байхгүйснаас болж ийм асуудал гарлаа сая. За буцаад үргэлжлүүлээ явчихна. За ерөнхийдөө яг өнөөдрийн гол хэдэн маань ер нь нэг юм бид нэр манайд одоо сонирхлоо илэрхийлээд байгаа энэ хэрэглэгчдэд дахин одоо мэдээлэл хүргэх давтамжтай тий дараагийн эсвэл одоо өмнөх хэрэглэгчтэй одоогийн хэрэглэгчтэй сануулгах эсвэл ингээд манайх руу холбогдохгүй удаад алга болсон хүмүүс байж байна. Манай веб руу их гайгүй идэвхтэй ордог байсан. Сүлүүд орхон гэлсэн. Тэр хүмүүс асуултаа авч байна тий. За ингээд нэг сануулгах байлаа. За эсвэл шинэ хэрэглэгч бүр ингээд цоошин хэрэглэгчтэй өөрийнхөө одоо хэрэглэгчтэй ижил төстэй энэ жоох баг бүрдсэн гэдэг нэг юм. Ижил төстэй одоо ийм одоо сегмент дээр одоо цоошин ижил төстэй сегмент үүсгээд цоошин хэрэглэгчдэд бас мэдээлэл хүргэх юм боломж байна те. Тэгэхээр сая жишээлбэл одоо тэр ивент гэдэг ярьж. Манай ивентэд ингээд юу энэ маань миний камераас болоод ингээд байнгын юм өөрчлөлт ороод байна уу? Манай ивентийг ирнэ going эсвэл interest гэсэн хүмүүс бид нар дахиад хөөе манай ивент маргааш одоо шүү. Эсвэл ивент одоо энэ төлбөр мөнгөтэй тасвараа авсан үстэй нөхдүүд нь одоо дуусгаад байна шүү сануулгах ивент одоо сурталчилгааны заавал явуулах. Энэ манай нэг гэрлийн юунаасаа бодоод ингээд өөрчлөлт гараад байгаа. Ингээд тийм одоо сурталчилгаанд явуулах шаардлага гардаг. Тэгээ та нэг ивент зохион байгуулад нэг жишээ ярьж ирсэн шүү дээ. Хэдэн хүн ирнэ гэчихэд хэдэн хүн ирсэн гэдэг тийм. Тэгэхээр going гэдэг асар олон хүн дарцсан. Тэр нэг интернет Facebook дээр жишээлбэл одоо үнэхээр сонирхож айтайхан ивент байх юм бол going дарах бол нэг л төвчний тухай асуудал юм. Ирнэ гэдэг нь арай өөр асуудал болчих шүү дээ тийм. Тэгэхээр яг миний нэг зохион байгуулсан ивент бол нэг 300-400 going байхаар нь за биш яг 300-400 ч юм шиг өдөр байх уу тийм. Гэхдээ 100 мөрч магадгүй байна 100-аад хүний юм бэлдчихсэн чинь ус удаа бас нэг хүмүүсийн нэг ерөөд нэг уултыг шавж ирсэн л тийм. Ерөөг бол ирсэн. Гэхдээ бас нэг юугаа бодох хэрэгтэй байна. Мэдээж үгүй ямар ивент вэ гэдээс хамаарна л тийм. Энэ одоо дээрээс бас бид нар сануулах хэрэгтэй тийм. Тэр going авч байгаа хүмүүс бол яг нэг талаасаа бол энийг анзаарчлаа дажгүй юм байна. Очиж магадгүй эсвэл дэмжиж дарж. Хэм итгэдэгтээ очих гээд бодож исэн гэсэн мэт яг эсвэл дэмжиж бол тийм марцж болно тийм. Going авчих нь надад мэдээлэл ирээд идэг гэдэг хэрэглэшээ аягүй сайн тийм. Тэгэхээр би магадгүй зам орол очно гэж бодсон ч юм байж болно шүү дээ. Тийм. Эсвэл энэ юу болдгийг мэдчихэ тийм. Дараа нөгөө кастом модс үсгэхдээ манай ивент дээр үйлчлэл хийсэн хүмүүс гэдэг үсгчээр бас байж болох хүмүүсээ. Тэр ивент юутай холбоотой ивент үүсгэх юмар шүү дээ. Тэгэхээр ер нь яг тийм хүмүүсийг энэ кастом модс байна. Өөрөөр хэлбэл бид нар өөр хүмүүс одоо зүгээр ингээд яг бид нартэй ижилхэн одоо сурталчилгааны сегмент үүсгээд ингээд сурталчилгаа хүргэх боломжгүй тийм яг тусдаа бид нар зориулсан тусгай сурталчилгааны сегмент үүсгэх юм боломжтой одоо энэ дээр байгаа юм тийм. Тэнийг бол ашиглах юм бол угаасаа үр дүнгууд үнэхээр одоо ялангуяа бид нар нэг юу вэ? Бид нар одоо энэ лайв 11 дахь удаагийн лайв. Одоо 2 сар гаруй хийж байгаа. Бид нар болохоор яг лайв үзсэн хүмүүстэйгээ ижил төстэй хүмүүсийг сонгоод сурталчилгаа. Манай лайв үзээд байгаа хүмүүс бол энэ манай талаар маш сайн мэдээлэл авсан хүмүүс байна. Гэхдээ тэднэртэй ижил төстэй өөр local like одоо audience үсгээд ингээд сурталчилгаа явуулах маш үр дүнтэй байгаа байхгүй. Тэгэхээр нэг юм дахиад шинэ хэрэглэгчдэд хүрэх боломж маань үнэхээр сайн одоо сонгох юм боломж байж магадгүй гэж үзээд байгаа. Яг нэг хэд мастер чиглэсэн бүтээгдэхүүн шүү дээ байгууллагууд энд ашиглуулаад багтдаг. Яг тэгэхээр манай ямиг ерөөсө хин л бол аавна гэж боддог. Тэгэхээр айл болох яаж олон төрхөө гэдэг бодоод байдаг. Масс сурталчилгааны масс яваад чинь тийм. Гэтэл нэг бүтээгдэхүүн үйлчлэгээ одоо ямар ч орчин үед бүтээгдэхүүн үйлчлэгээ чи өөрөө нэг юм тодорхой бүлгийн зорилт хэрэглэгчдэр төвлөрж ийж үр дүнтэй болно. Буруу хэрэглэгч хөвгөх нь баг
нэгдүгээр зардлын хувьд өндөр, хоёрдугаар бас ашиг хөдөлгөөч хийж болох юм Тийм шүү дээ, тийм. Тэгэхээр тэр үнцгээс бас тийм кастомайз ашиглахаараа давуу тал гараад байгаа гэсэн. Тэгэхээр ер нь яг комментүүд хоёлаа нэг харах юм тийм. Тэгээ ер нь бол гацалт гайгүй байна болж байгаа гэж байна. За look like гэж юу юм бэ гэсэн асуулт байна. Яг look like онцгийн хувьд бол бид нар хэрэглэгчтэйгээ ижил төстэй яг одоо бодит манай одоогийн хэрэглэгчтэй тийм худалдаа авагчтай ижил төстэй ийм сошиал хэрэглэгчийн бүлэг сурчлагын ашиглах юм сегмент үүсгэх юм боломжууд байгаа. Энийг бол заавал одоо туршиж үзээрэй. Тэгээд энэ маань өөрөө яг яаж хийх талаарх бол энэ пин хийсэн коммент дээр байгаа линкээр ороод ингээд үзчих болно тийм. Өнөөдөр болохоор бид хоёр бол яг яаж хийх дарааллын талаар нь ярих. Ер нь яаж ашиглаж болох вэ? Боломжууд юу вэ гэдэг талаар нь илүү. Look like-ийг айгүй энгийнээр тайлбарлах бас би одоо ерөнхийдөө айгүй энгийнээр одоо нэг минимализм гэдэг шиг энгийнээр ойлгочих болох юм байна гэж боддог бас. За одоо шинэ би одоо за нэг байгууллагын зорилтод кастомайз дотор орсон байна. Ямар нэг байдлаар тийм. За тэгвэл тэр компани болохоор юм нөгөө маркетинг энэ чиглэлийн одоо салбарт ажилладаг хүмүүст зориулсан бүтээгдэхүүн үйлчлэгтэй байна. Тэгэнгүүт бацар гэж хүн байж байгаа. Тэгэхээр энэ хүмүүсгээд дажиг хүмүүс байж байна. Тэр хүмүүстэй төстэй хүмүүсийг олгохоо гэж хэлж байгаа юм. Тэгэхээр тэр дунд чинь Баатар чулуун гарч ирэх магадлал айгүй өндөртэй. Тэгэхээр Баатар чулуун битээр хоорондоо төстэй гэхээр одоо их харахад төстэй гэдэг хүн бол гэж бодоод байдаг. Тэгэхээр Баатар чулууны Facebook дээр хийж байгаа зүйл яаж байгаа юм магадгүй тэр хинтээ найзын ямар групп дотор байна хизээ ямар линкүүд дарж үзээд байна гэдэг ч юм уу. Ер нь бол жишээ нь хамгийн төстэй бол маш олон пэйж өдөртэй. Пэйжүүд админ олон ажил юм тийм. Гэтэл бүх хүмүүст юм байдаггүй шүү дээ. Гэх маркетингээр дөрөнгөд яг шарахгүй тэр алгоритм болвол төстэй нөхөрөхээр ингэж орж ирэх гэсэн. Маш сайн холбоод барьж аваад бидэрт. Тэр нь бол одоо хэдэн хувьсгч байдаг одоо нөгөө оюутлан 20,000 гэдэг шиг биднээс 20,000 байтгаад байгаа байна тийм. 10,000 хувьсгчээр болж байгаа тийм. Тэгэхээр өөрөөр хэлбэл ганцхан насаар нь бодоод бид нар сурчлага явуулдаг бол үнэхээр одоо тэр одоо маш сурчлагын одоо жинхэнэ одоо тарааж сурчлага хийж байгаа. Тэрийг мундаг экспертүүд шүүмжлэх юм л дээ. Одоо нөгөө массаар уламжлалт сурчлагыг сурцсан хүмүүс Facebook дээр маркетинг хийхдээ нөгөө массаараа л тасч байна. Тэгээ Facebook дээр маркетинг хийж байгаа учраас би одоо орчин үеийн одоо гин аргачлал хийж ингэж бодоод байдаг. Яг үндэ сурсан юм бол арай өөр юм байна гэж байна. За тэгэхээр ер нь цаг болчихсон. Бараг цаг шиг болчихлоо. Тий за. Өнөөдрийнхөө ингээд юу лайв ингэсгээ дуусгая. За юун дээр бол асуултууд гайгүй биш байна. Манай яг илүү нөгөө нэмэлт асуулт янз бүрийн юм гарвал манай юугаар ороод доор линкээр ороод яаж хийх вэ? Ямар аргачлалууд байна? Ямар боломжууд байдаг? Энэ талаар бас дахиад үзээрэй. Тэгээд ер нь өнөөдрийн лайв дуусгая. Дараагийн лайв дараа 7 хоногийн 4 дахь өдөр бас дахиад үргэлжлэн 12 дахь. Энэ дугаар бас л Facebook сурчлагын талаар ярилцсан. Сурчлагын талаар ярилцахдаа Canvas буюу одоо Canvas болцсон Instant Experience гэдэг нэртэй болцсон. За би тэр нэрнийх нь өөрчлөлтөөс нь хамааруулаад mobile landing page талаас илүү амар анхаарал байгаа юм байна гэж ойлгосон. Яг л нөгөө Facebook дээрс веб утас руу хандахаар амар уддаг шүү дээ. Тэгээ хүмүүс нөгөө клик вебийн хандлт хоёр асар том зөрүүтэй байгаа. Кликийн товар бодох нь манай 1000 хүн орж ирэх гэдэг. Вебийн хандлт үзэн 600 байна. 400 хүн нь манай вебийг дуудахыг хүлээж чадахгүй гараа шүү дээ. Тэгэхээр тэнд л илүү их одоо тохируулж яг энийг илүү их анхаарал, илүү их өөрчлөлт байна гэж ойлгосон. Тэгэхээр тэр талаар бас нэг юм жишээ юмуд байна. Тэгээд дээрээс дараа 7 хоногт болохоор бид нар энэ өнөөдрийн гарч байгаа асуудал шиг ингээд яг нэг ийм асуудал гаргахгүй тул ер нь лайв хийхэд зүгээр ингээд яаж бэлддэг хамгийн эхнээс сэдвээ яаж ярьж сонгож олдгийг. Тэгээд дээрээс нь энэ сэдв ярьсны дараа энэ өөр ямар бэлтгэл ажлууд үүдэг. Зүгээр ингээд 2 хүн суугаад ингээд ярьчдаг юм аа тий. Тэгэхээр энэ талаар бас нэг юм лайв яаж хийдэг тэр талаар бас нэг юм бас танилцуулах тэр завсраар танилцуулах юм санаатай байгаа. Тэгэхээр дараа 7 хоногийн юуг бас манай лайвыг үзээрэй. Тэгээ бүгдэнд нь баярлалаа. Бацар захирлаа бас баярлалаа. За их баярлалаа бүгдэнд амжилт хүсье. За